гэрээ. Энэ удаагийн дугаараар бид жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгах зорилгоор энэхүү замын тэмдгийг хэр сайн мэдэх вэ гэсэн асуултыг асуух болно. Амрын гэрээ та жолооч уу? Амрын гэрээ та жолооч уу? Тий. За тийм бол танаас нэг зүрмийн асуулт асууж болох уу? Хурц харуулагч тэмдэг аа. Хурц харуулагч yes. Баярлалаа. Зуны 600 айл тийм коммент байна шүү. За хоёр. Та энэхүү зурагт үзүүлсэн замын тэмдгийг мэдэх үү? Мэднэ. Хурц харуулагч. Энэхүү хоёр тэмдгийн ялгааг нь хэлээд өгөөч. Нэг нь болохоор анхааруулж байгаа нүүтэн мэдээлж байгаа тэмдэг. Ямар зайд байрлуулах хэрэгтэй юм бол хурц харуулагчаас 100 метрийн зайдаг санаад байна. суурин газарт болохоор анхааруулах тэмдгийг 100 метр. За та амжилттай хариуллаа. Танд баярлалаа. Энэхүү зуны 600 айлгээ коммент намайг бэлгэлж байна. Амжилт хүсье. Энэхүү зурагт үзүүлсэн замын тэмдэг нь болохоор хурц харуулагч тэмдэг байгаа шүү дээ. Тэгвэл хурц харуулагчтай хэсгийн яг хаана байрлуулах хэрэгтэй вэ? Хүүхдүүдийн нэг цэцэрлэг юутай ойрхон сургууль цэцэрлэгт ойрхон газар байрлуулдаг гэсэн. За эхнийх нь хурц харуулагчаас наан байрлуулах хэрэгтэй гэж бодож байна. суурин газарт энэ шолон цамд авах гэж байна. За суурин газарт болохоор хурц харуулагчийг болохоор энэхүү анхааруулах тэмдгээр 50-аас 100 метрийн наан байрлуулах хэрэгтэй тийм ээ. Энэхүү мэдээлэх тэмдэг нь болохоор яг хурц харуулагч байгаа хэсгийн дээр нь байрлуулдаг аа. За. Ер нь суурин газарт бол анхааруулах тэмдгийг нь болохоор хурц харуулагчтай хэсгээс 50-аас 100 метрт байрлуулах хэрэгтэй байдаг бол энэхүү мэдээлэх тэмдгийг болохоор яг хурц харуулагч байрласан хэсэгт нь байрладаг. Танд баярлалаа. За. Та энэхүү зурагт үзүүлсэн замын тэмдгийг мэдэх үү? Мэддэг бол ялгааг нь хэлээд өгөөч. Хурц харуулах. Энэхүү хоёр тэмдгийн ялгааг нь хэлээд өгөөч та. Ялгаа. Нэг нь хурц харуулагч нь хажуу тавьж, нэг нь хурц харуулагч төгсөж байгаа шүү гэдэг. Ойртож шүү гэдэг. Тий анхааруулсан. Суурин газарт анхааруулах тэмдгийг хэдэн метрийн зайд байрлуулах хэрэгтэй юм бол? Суурин газартаа. Одоо хот дотор гэсэн үг шүү дээ. Энэ тэмдгийг үү? Тий. Энэ тэмдгийг одоо 10 метр үү? За хот дотор буюу одоо суурин дотор 50-аас 100 метр зайд энэхүү анхааруулах тэмдгийг байрлуулсан байдаг бол мэдээлэх тэмдгийг нь болохоор яг энэ тухайн одоо хурц харуулагч байрласан хэсэгт нь байрлуулдаг аа. Танд баярлалаа. Тэгээд энэхүү зуны 600 айл гэсэн комик номыг бэлгэлж байна. Амжилттай хариулсан баярлалаа. Амжилт хүсье. Энэ хурц харуулагч тий. За хурц харуулагч. Тий. Хурц харуулагч энэ болохоор анхааруулсан одоо хурц харуулагчийг одоо жишээлбэл 50 метрийн цаана анхааруулсан. Энэ болохоор хурц харуулагчн дээр яг ингээд яг энд хурц харуулагч байна гэсэн. За амжилттай хариулсан танд баярлалаа. Энэхүү зуны 600 айл гэдэг комик номыг бэлгэлж байна. Амжилт. Та бүхэн ажилласан. Нөгөө саад л байна л дээ. Би тэгж л харж байна л дээ. Хурц харуулагч. Тий. За та энэхүү хоёр тэмдгийн замын тэмдгийн ялгааг мэдэх үү? За одоо марцчихтэй. За 3. Энэ бол 20-т хориглосон л юу юм биш үү? За би танд болохоор зөв хариултыг хэлж өгье. Эхний тэмдэг нь болохоор анхааруулах тэмдэг ба. Дараагийн тэмдэг нь болохоор мэдээлэх тэмдэг. Энэхүү мэдээлэх тэмдгийг болохоор хурц харуулагч яг байрласан хэсэгт байрлуулдаг бол анхааруулах тэмдгийг болохоор суурин газар 50-аас 100 метрийн наан байрлуулсан байдаг шүү. За марцсан байна. За энэхүү эхний тэмдэг нь болохоор анхааруулах тэмдэг. Дараагийн тэмдэг нь болохоор мэдээлэх тэмдэг байгаа. За тэгвэл энэ хурц харуулагчтай хэсгээс анхааруулах тэмдгийг хэдэн метрийн зайд байрлуулах хэрэгтэй бол суурин газарт одоо жолоо төгсөд аймаа олон жил болсон болохоор яг энэ тийм дөрмийн талын юм өстой мэдэхгүй шүү дээ. Тий. За танд баярлалаа. Ер нь суурин газарт 50-аас 100 метрийн зайд байрлуулах хэрэгтэй байдаг бол мэдээлэх тэмдгийг яг хурц харуулагчаа дээр байрлуулсан байдаг юм шүү. Танд баярлалаа. Энэхүү гэсэн номыг бэлгэлж зуны 600 айл гэсэн. Баярлалаа. Цаартай. За энэхүү зурагт үзүүлсэн замын тэмдгийн ялгааг хэлээд өгөөч. За нэг нь болохоор нөгөө 100 метрийн зайтай байгаа, нэг нь болохоор яг нөгөө хажууд байх тэмдэглэгээ байх шиг байна.
Нөгөө хурц хариулт хэвтэй цагтаа гэж нэрлээд идэв ч одоо хэвтэй хурц. Ер нь бол та амжилттай хариуллаа. Энэхүү цэнхэр дөрвөлжин тэмдэг нь болохоор мэдээлэх тэмдэг байгаа. Яг хурц харуулагчийн дээр байрласан байдаг бол энэхүү анхааруулах тэмдэг нь болохоор хурц харуулагчаас суурин дотор бол 50-аас 100 метрийн наан байрлуулсан байт юм байна. Амжилттай хариулсан танд баярлалаа. Энэхүү зуны зугаатай айлсгийн комик намыг бэлгэлж байна. Баярлалаа. Амжилт хүсье. За. Зуны зугаатай айлс. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Замын хөдөлгөөний дүрэн бол амьдралын дүрэн.